судалгаан дээр тулгуурж үг хэлэх гэсэн. Ягаад гэвэл сайхан манай түүхч Минцайхныг сайхан ном гаргасан. Юу гэвэл одоо бид нэр Баатар вангийн түүхийн судалгаа нэгэн бүхэлдэг байдлаар гаргах хэрэгтэй болсон юм байна. Сайхан илтлүүд дундаас ялангуяа Дуртын бол Зэдүгаан илтгэл дундаас 1924 оноос уран бүтээл хийж ирсэн гэсэн шинэлэг зүйл сонслоо. За мөн бусад илтгэгчнүүдээс шин судалгааны ая дангууд гарч ирж байна. За тэгэхээр бол Баатар наавын судалгаад бүхэлдэг байдлаар гарахын тулд манай хэлний шинжилтийн болон түүхчид за мөн сонин юунд гарч иж байна л да. Тэгэхээр баримтын эмгтгэл хэлбэрээр гарвал бүхэлдэг судалгаа болж гарч ирэх юм биш үү гэсэн ийм нэг санал дэвшүүлэх гэсэн. Ягаад гэвэл архивын ерөнхий газрын үндсэн төв архивын сан өмнөрөгт өмнөгийн 23 дугаар фонд гадаад харилцааны яамны архивын сан өмнөрт байгаа баримтууд за манай Батболдын одоо сайн өгүүлсэн загтлууд манай төр далаагийн бичсэн энэ хүзүүлс энэ бүгдийг нэгтгэхэд нэгэн бүхэлдэг байдлаар Наавын өндөнгийн номыг одоо ингэж гаргаж ирвэл хойш хойштоо судлаач бол зүйтэй юм байна гэсэн ийм саналыг л дэвшүүлж байгаа. За та бүхэнд баярлалаа.